За сайн бацхан бүгдээрээ энэхэн өдрийн мэндийг хүргэе. Одоо манайд бол орой болж байна. Яг Герман явахыг хүсэж байгаа эсвэл Герман явахыг төлөвлөж байгаа бүх хүмүүс энэ хоёр бичлэгийг маань заавал үзээрэй гэж үнээр гуйж байна. Хэрвээ чи одоо яг ингээ гацсан те яг юунаас эхлэхээ мэдгүй, яг яаж эхлэхээ мэдгүй, эсвэл бол яг сургуулиудаа тэнцсэн Германы сургуулиудаас тэнцсэн хариугаа авчихсан. Гэхдээ одоо дараагийн алхам чинь юу болохыг мэдгүй, боломжгүй байгаад байгаа бол энэ хоёр бичлэгийг маань заавал үзээрэй. За одоо угаасаа тэгээд хавар ойлгож чинь, тэгээд удахгүй бас хүүхдүүд маань 11 12 дугаар ангийн хүүхдүүд маань бас apply хийх тийм ээ тэр үеийн өмнөдөө процессд бол ороод эхлэх байх. Тэр одоо болох гэж байгаа болохоор тэрнээс өмнө та бүхнийг нэг амжиж аваа энэ бичлэгийг яг хийж гэж бодоод ингээд дэвтэрэн дээр бичсэн байна л та ингээд хоёр ингээд дэвтэрэн дээр заяа. За тэгээд хэдүүлээ олон юм туршилгүй ер нь бол бичлэгнээсээ эхлэе. Бичлэгээ ингээд хоёр бичлэг болоод хийж гэж бодож байна. Хамгийн ихнийхээ бичлэгийг болохоор Герман яг ирэхээс өмнө чи юу хийсэн байх шаардлагатай гэдгээ бүр агаас нь яа хүртэл гэдэг ч юм уу те эхнээс нь дуустал хүртэл нь бол ярьчих. За хамгийн ихнийх нь болохоор бүр чи одоо сургуулиуд руу ч apply хийгээгүй зүгээр бүр Герман явахын талаар бодож байгаа гэдэг байр сууриас ч эхлэе. За минийхэнд би бол хүмүүсийг юу хийхийг зөвлөх вэ гэвэл одоо дүүнер маань ч гэсэн сонсч байл тийм ээ. Хамгийн түрүүнд мэрэгжил болон хэлний төвшнөө тодорхойлох. Ямар чиглэлээр явъя гэхэд чамд ямар шийдлүүд шаарддаг юм бэ гэдэг талаар их сургуульд B2-оос эхэлж орж ирдэг шүү. Тэгэхээр чи B2 юм уу эсвэл C1-тэй гэж их сургуульд орж болно. За тэгээ Ausbildung хий гэвэл B1-ээс тэгээ зарим тохиолдолд A2-тай тэгээ Au-pair хий гэвэл A1-тэй эсвэл хэлний төвшнгөөч бол хурж ирэх боломжтой. Ингээд буурсан дараалал явдаг. За тэгээд хамгийн түрүүнд хэлний төвшнгөөрөө тодорхойлно. За хэлний төвшнгөө тодорхойлоод би одоо арай их сургуульд сурмаар байна. Гэхдээ тэр маань хэл маань хүрэлцэхгүй байна гэвэл Au-pair мөшпрах курс эсвэл Монголдо 1-2 жилээр ч юм уу сургалтанд суугаад өөрөө хэлний төвшнгөө дүүргчээс тэв хурж ирж болно. Би B1 B2-тэй эсвэл C1-тэй. За тэгвэл чи дараагийн бодох ёстой зүйл чинь мэрэгжил маань юу вэ? Яагаад гэвэл мэрэгжлээс шалтгаалж чиний apply хийх газрууд чи өөр оруулж эхэлдэг. За их сургуульд бол илүү хвчлэн мэдээж бидний бүгдээрийг мэдж байгаа дээд боловсролыг зөвшөөрөх гэж байгаа бол их сургууль руу явах хэрэгтэй. Тэгээд хэрвээ чи арай өөр сонирхолтой бол тийм ээ fashion design одоо тэр болсон чи их сургууль мэдээж байгаа тийч чинь хоогшүүлээ буюу дээд сургуульгээ явцдаг. Бүр өөр одоо тийм механик ч гэдэг юм уу техникч эсвэл барилга угсралт тиймэрхүү одоо илүү яг ажлын байран дээр гарсан мэрэгчлүүд гэвэл Ausbildung-ээр явна гэсэн үг. За тэгээд та бүхэн маань тэрний бичлэгнүүдийн маань бас яг үзээрэй гэж би бол дахин сануулж хэлье. Яагаад гэвэл би тэрэн дээр ямар мэрэгчлүүд ямар чиглэлээр явдаг, их сургууль ороо гэвэл ямар мэрэгчлэр явж болдог, ямар чиглэлээр явж болдог, Ausbildung-оор явбал ямар чиглэлээр явж болдог талаар яг тодорхой ярьсан байгаа шүү. За одоо мэрэгчлээ сонгочлоо. Тэгвэл одоо яах вэ? За тэгвэл чиний дараагийн авах ёстой алхам чинь юу вэ гэхээр их сургууль хайх. Дээд сургууль хайх, эсвэл Ausbildung-ийнхаа ажлын газрыг хайх. Яг Германд болвол яг тогтсон ганц хідэн маш мундаг тэг бусд нь суг гэсэн ер нь бол сургуулиуд ихэвчлэн байдаггүй. Мэдээж хувийн зарим нэг юм жоохон бизнес талдаа өрнсөн сургуулиуд бол байдаг. Гэхдээ улсын сургуульд илүү одоо apply хийх хэрэгтэй. Тэгээд улсын сургуулиуд нь бол бүгдээрээ ижил тэнцүү ер нь бол төвшөнтэй байдаг. За юугаараа ялгардаг вэ гэхээр би бас их сургууль гэсэн бичлэгэн дээр хийжсэн. Яг их сургуулиуд нь ямар мэргэжлэр илүү дагнсан байдаг гэдэг талаараа л ялгарсан байдаг. Одоо жишээлбэл Mainz-д анхны BioNTech гэдэг компани маань ковидын эсрэг вакцина гаргаж ирсэн жишээтэй энэ тал дээрээ төвлөрөөд илүү лаборатори анач чиглэл нь илүү хөгжсөн байдаг гэсэн үг. Энд дэр илүү олон ажлын газрууд байдаг гэсэн үг. Цаашаа ингээд хөгжөөд явгууд тийм. Чиний тэгээ сонгосон мэргэжил төр чи ямар сургуулиуд нь топ байгаад байна гэдгийг тэрүүг нь хайж үзэх хэрэгтэй гэсэн үг шүү. Яг бүр дэлхийн ранкингаар ч гэдэг юм уу Германы ранкингаар ямар сургуультай тийшээ орё гэж одоо мэдээж бодох нь зөв бол зөв буруу юм байхгүй. Гэтэ яг тэр сургууль чинь чиний мэргэжил дээр олон ангитай байна уу? Эсвэл цаашаа явгууд тэр хотод чинь тэр регион тэ ингээд бүсэл доторт чинь одоо ирээдүй байна уу гэдэг талаар нь бас бодож үзэх хэрэгтэй. Германд бол хүмүүс нэг хэрмэр ранкингд бол хач холбогдлогуд байдаггүй. Тэгээд мэдээж яг чи илэмүүд, тэмүүд гэж ч юм уу тэгж сурж байгаа гэж хэлэхэд бол мундаг угаасаа мундаг хүмүүс л тийшээ ортон мэдээж. Гэхдээ ер нь бол тэр нь хүмүүс амар бол ач холбогдлогуд байдаг. За мэргэжлээ сонгочлоо хэлний бэлтгэл за хийчих юм байна, хийхгүй юм байна. Хэлний төвшин бол хангалттай болчихж байгаа юм байна. За тэгвэл яах вэ? Apply. Чинь одоо ингээд хэлний бэлтгэл маань одоо хэлний маань төвшин болчлоо гэж үзэнгүүт чинь Ausbildung их сургууль гээд хоёр ингээд
чиглэл рүүгээ салчиж байгаа шүү дээ. Авс бэлтэнгийг бол үнэхээр би бураад яг уу би бол өөрөө хийж үзээгүй. Одоо би бас их сурвалж сурдаг хүн. Авс бэлтэнгийг бол Монголоос суучилдаг нэр газар байдаг юм л шүү дээ. Надтай болохоор хамтарч ажиллая гэж мессеж биччихсэн. Тэгээ би тэрний одоо Facebook-ийн доор оруулж тэгээд авс бэлтэнгээр бас ингээд сонирхож байгаа хүмүүсэл тийшээ ороод илүү их мэдээлэл асуув. Хүмүүс маань та бүхэнд илүү үнэн байцтай тэгээд бас судалгаатай тийм мэдээлэлүүд өгөх бах. Тэгээд sorry би бол авс бэлтэнгийн талаар өөрөө яг яаж тийшээ явдаг apply хийдэг замыг мэдгүй болохоор яг сайн тайлбарлаж мэдгүй байна. Их сургууль, дээд сургууль гэсэн хоёр зам байгаа тийм үү. Тэр хоёуланд маань таадад маань студент коллеж гэсэн юм заавал ч шаардлагатай бол. Хүмүүс тэгээд студент коллеж гэж юу юм угаасаа бэлтгэл курс одоо тийм элийн курс шиг юм биш үү? Би угаасаа элийн курстэй надад хэрэггүй гэж боддог хүмүүс байдаг. Би ч гэсэн тийж бодчихсон. Аагүй. Студент коллеж бол угаасаа Германд ирж байгаа Европын биш иргэншилтэй бүх хүмүүс хийсэн байх шаардлагатай. За тэгвэл студент коллеж орохын тулд та бүхэнд маань 5 яшин хичээл 480 оноос дээш авсан байх шаардлагатай. Энэ жилийн байдлаар шүү. Одоо би 25 онд ярьж байна. Тэгээд дараа хавар ямар оноотой болохын сайн мэдэхгүй байна. Боловсролын яам дээр сайн ч тавь сонсож байгаараа эсвэл миний Instagram хуудсыг дагаараа би тэгээд өөр мэдээлэл сонсвол шууд гэд story ч юм уу рeel хийнэ. За тэгээд одоо студент коллегээ бас сонгох хэрэг гарна гэсэн үг. За зарим их сургуулиуд өөрсдийн харьяанд орох студент коллежтэй байдаг. Зарим нь болохоор студент коллежгүй байдаг. Ихтэй тэрэн дээр бол санаа зовоодох юм байхгүй. Ер нь Герман улс даяараа нэг концепт нь юу байдаг вэ гэхээр чи ямар ч студент коллегийг төгсөөд FSB гэдэг шалгалт төгсөж байдаг. Тэр нь болохоор Feststellungsprüfung гэдэг. Тэрийг өгсөн байх тохиолдолд Герман улсын ямар ч сургуульд орох боломжтой байдаг. Тэрэндээ хэрвээ одоо хангалттай оног наваад хийх сургуультай одоо тэнцэж чадвал шүү дээ. Эхлээд их сургууль сонгож байна тийм үү? Сонгосон их сургууль чинь студент коллеж тэгвэл тэр студент коллежт нь сурчих байхгүй бол өөр студент коллеж зүгээр хааны газар харж агаад. Тэгээд студент коллежд орохын тулд Aufnahmeprüfung гэдэг юм хэрэгтэй болтгоо. Тэгээд хэдүүлээ чинь ингээд доороос ингээд яваад байгаа штэ. Энэ дээр байна 12 жил төгсгөөд энэ доорт нь их сургууль гэсэн зүйл байгаа. Их сургуулийн дээр студент коллеж гэсэн юм байгаа. Студент коллежийн дээр Aufnahmeprüfung буюу студент коллежт ороход хэрэгтэй зүйл гэсэн. За тэгээд тэрийг болохоор яаж өгдөг вэ гэхлээр чи эхлээд Bewerbung болно, apply болно. Тэгэд ер нь бол чи тэр үед 400 одоо 5 хичээлээ өгсөн байх шаардлагатай. Тэгээд 12 жилээ төгссөн байх шаардлагатай. Тэгээд бүх ер нь бол материалуудаа явуулна гэсэн үг. За тэгээд студент коллеж чи өөр чамаас юу нэг чинь. Одоо нөгөө CV буюу одоо тий өөр чинь намтар гэсэн юм нэг чинь. За тэгвэл тэрийг хийгээд өгч чинь. За тэгээд эссе бичих чинь. За эссегийн бичиж өгч чинь. За тэгээд өөр юу шаардж чинь. Хэлний мэдээж одоо төвшин шаардах тийм үү. За хэлний төвшингийнхаа шаардлагатуудыг ингээд тэнцэн баримтаа ингээд явуулчихна. За тэгээ пассворд нэг чинь үү. За пассвордыг явуулчихна. За тэгээ явуулнаа. За тэгээд тэрэн дээр болохоор юугаар явуулах гэдэг. Uni assist эсвэл бол сургуулийнхын хувийнхын сайт. За энэ болохоор сургуулиас хамаарат өөрөөр байдаг. Зарим ихэнх сургуулиуд ер нь бол Uni assist-аар явдаг. Uni assist нь болохоор зүгээр чи болон их сургууль студент коллеж чинь дунд Poke буюу одоо гүүр болж өгдөг тийм одоо платформ гэсэн үг. Одоо яг Америк руу явуулж байгаа хүүхдүүд бол Common App гэсэн зүйлийг явуулдаг байх тийм ээ. Яг тэр шиг чинь гэсэн үг. За үүний систем богинохон зүгээр ингээд мэдээлэл болгоод эхлээд бол 75 евро хамгийн ихнийх нь apply буюу Bewerbung. За тэгээд дараагийнх нь 30 евро гэж явдаг. Тэгээд ер нь бол Bewerbung-ыг бол эхлээд өгчөөд тэгээд Aufnahmeprüfung бичдэг гэсэн үг. За Bewerbung болохын тулд чамд 5 хичээл чинь 480 оноос дээш хэрэгтэй болно шүү дээ. За тэгээд яэш бичин тулд чи төгсөн маш шалах. За гэсэн нэг юм чамд нэг юм лист буугаад ирж байна да. За энийхээ дагуу ингээ явна гэсэн. Aufnahmeprüfung болохоор яаж өгөх вэ гэхлээр одоо би болохоор яг юм сургууль маань болохоор угаасаа Герман хэл заадаг. Тэгээ Герман улстай ингээ хамтарсан системтэй team сургуулаад нэгдүгээр сургуулийг сурч төгссөн болохоор яг хуваарай гэдэг ч юм одоо хуваарай яг Aufnahmeprüfung одоо яаж бичдгийг сайн мэдэхгүй байл та. Гэхдээ бол миний бол угаасаа студент коллежтой би буцаад ажиллаж исэн байхгүй юу. Тэгээд ингээ харахад Kooperationsschule буюу тэр студент коллеж чинь нэг юм одоо хамтын ажиллагаатай сургуулиуд гэж байдаг. За тэднэрийнхээ тийм хамтын ажиллагаатай сургуулиудынхаа хүүхдүүдийг зүгээр улс оронд нь тийм онлайн тест гэж аваад тэр Aufnahmeprüfung онлайнаар аваад тэгээд тэр хүүхдүүдэд тэнцээгүүг нь хэлээд өчтдөг байхгүй. Өөрөөсөө зүгээр хуваар apply хийж байгаа хүмүүс заавалч Германд ирээд жишээлбэл манай студент коллегийн хувьд Германд ирээд нэг өдөр одоо 7 хоног ч юм уу энд ирээд тийм ээ. Тэгээ нэг өдөрт нь Aufnahmeprüfung тестээ биччихээд тэгээ буцаад яваад тэгээд хариуг нь сонсчоод тэнцэн байвал буцааж дахиж одоо тэнцэн бүх юмнуудаа ингээд дахиж бивэр болоод тэгээд ер нь бол шууд ирдэг нэг тиймэрхүү процесстэй байдаг.
Тийм болохоор яг одоо тийм герман хэлний хэрвээ хөтөлбөртэй сургуулиуд сурж байгаа хүмүүс байвал багш нараас мэдээж асууж байна. Гэхдээ энийг хуваараа сонсож байгаа хүмүүс байвал сургуулиасаа яг имэйл бичээд ч юм уу эсвэл сайн вебсайтыг ухаарай. За тэгээд тэр сургуулиуд чинь онлайнаар тест авдаг ч магадгүй шүү. Тийм болохоор сайн ухах хэрэгтэй. За тэгээд онлайнаар тест авахгүй чи заавалч ирэх хэрэгтэй болно гэвэл нэг удаа одоо 7 хоног орчим тэ 3 хоног орчим очиод тэр тестээ биччихээд хурж ирэх одоо шаардлага гарах нэ гэсэн. Гадаад руу apply хийх одоо тэг гадаад руу ингээд хүсэлтээ явуулах, сурахаар явах гэдэг чинь бол үнэхээр их ажил. Гэтэ яг эртнээс төлөвлөөд эртнээс ингээд нэг алхмаар нь ингээд хийгээд явбал үнэхээр энэ чинь ингээд араараас цэцрээд явдаг ажил юм аа. Тийм болохоор та бүхэн маань хитрхийх тэрэнд бити ингээд санаа зовоорой гэх юм уу. За тэгээд хідүүлээ студент коллегтоо одоо тэнцэн гэдэг мэдээг авчлаа гэж бодъё. Тийм ээ Aufnahmeprüfung-доо ингээд тэнцчлээ. Та манай ингээд студент коллеж сурч болно гэд хэлчлээ гэж бодъё. За тэгвэл тэгэл одоо их бэлтгэлүүдэд хангана гэсэн үг шүү дээ. Тэгэхэд одоо чи хэрвээ тэнцэн гэсэн хариугаа студент коллегоос авсан л бол байрандаа хүсэлтээ өгөх хэрэгтэй. За байрны хувьд болохоор ер нь бол Герман улсад студент Wohnheim-д бол ерөнхийдөө ихэвчлэн улсын сургуулиудад дандаа байдаг. За тэгээд том хотуудад бол олон студент Wohnheim-уд байдаг. Жишээ нь ер нь бол цаг алдахгүй ер нь эртхэн байх тусмаа сайн шууд бас apply хийх ёстой гэсэн үг. За тэгээд тэрийг болохоор зүгээр сургуулийнхаа нэрийг бичээд студент Wohnheim гэд бичээд зүгээр онлайнаар хайхад л чамд одоо хаанаас яаж хайх ёстой бүх мэдээлэлүүд нь гараад ирэн тэг ямар байрнуудыг сонголт байгаа тэндээсээ харж агаад хийчихнэ гэсэн үг. За тэгээд хэрвээ тэр дундуур нь одоо танай оюутны байр чинь маш удаа одоо хүлээлтийн чагсаалттай байна, жоохон хэцүү байна гэдэг гэсэн эсвэл бол хариу ирэхгүй удаа байвал хуваараа байр хайх хэрэгтэй болно. За тэгээд би бол VG юм уу эсвэл бол хувийн одоо тийм хямдхан байрнуудыг бол мэдээж санал болно. Гэтэ энд бол яг жоохон хэцүү юм нь бол хүндрэлтэй юм болохоор яг Германаас хайж байгаа хүмүүс бол арай гайгүй шүү дээ. Тэр чинь яг Монголоос те яг Германыхаа ч талаар ямар төсөөлгүй ямар хотод ч очих байгаа бараг төсөөлгүй байгаа хүмүүс бол тэндээс байр олж одоо авна гэдэг бол мэдээж хэцүү. Гэтэл бол хайхад бол мэдээж боломжгүй зүйл байхгүй. Тэгээд жоохон үнтэйж магадгүй сайн сэрэмжтэй байх хэрэгтэй. Луврууд их байдаг. Ер нь бол VG-г суугт тэгээд баталгаатай одоо тийм Facebook эсвэл вебсайтуудаас л хайх хэрэгтэй. Би бол VG-г суугт гэдэг апыг л ер нь бол маш их санал болгоно. За тэгээд хэдүүлээ дараагийнх нь маань хийх бол Монголдо визний цаг авах. За Монгол бол оршин суух визний цагууд бол ямар шиг олддгийг сайн мэдэхгүй байна. Ер нь бол миний үед бол гайгүй л олдчихдаг байсан. Гэтэ мэдээж хүн бол заавалжгүй одоо монголчуудын ер нь бол жоохон нэг зам байгаад байт юм шиг санагддаг байхгүй. Жоохон цагийн тулгаж юм хийх гэдэг ч юм уу. Эсвэл жоохон ингээд юмыг ингээд одоо мартчих гад идэг ч юм уу тийм болохоор ер нь бол хичээгээд хамгийн эртэл юмнуудын цагийг авч явах хэрэгтэй. Визунд нэг шалгуур нь одоо нэг хэцүү юм юу гэдэг вэ гэхээр 10,000 евро буюу амьдралын баталгаа хийх гэдэг юм байдаг байхгүй юу. За тэрийг болохоор тэтгэлэг юм уу? За тэтгэлэг болохоор даад DE гэсэн зүйлээр ингээд орж бол apply хийгээд бол авдаг байгаа. За тэгээд тэтгэлэг бол Монголд хэр олцдгийг сайн мэдэхгүй байна. Даадаас бол тэгээд Герман хэлний хөтөлбөртэй сургуулиудын хүүхдүүдийн дунд тэтгэлгийн тийм уралдаан одоо юу гэдэг тийм юм явуулдаг. Гэхдээ тэр нь бас sorry гэдэг жоохон бас маавантай. Тэгээд ер нь бол яг яаж ингэ явагддаг ямар материал өгөх ёстой тэгээ яаж ер нь бол шилждэг нь бол жоохон ингэ ойлгомжгүй байдаг надад хуваараа бол яаж ордог мэдгүй байна. Гэтэ даад цэг DE гэдэг угаасаа ороод тэндээс угаасаа бакалавр магистрийн одоо тэтгэлүүд бол яаж хуваагдаж явагддаг нь бол угаасаа байдаг. Тийм болохоор тийшээ та бүхэн ороод ингэ тэтгэлийнхаа мэдээлэл авч бол. За эсвэл бол батан дат гэсэн зүйл бол байдаг. Энэ нь болохоор Герман улсад оршин суух одоо хаягтай бүртгэлтэй одоо юу гэдэг чинь тийм ээ. Тиймэрхүү хүмүүсээс батлан даалт авч болно. Тэгвэл тэр хүмүүс чинь чамд сар болгоны мөнгө өгөх ёстой. Тэгээд өөрсдийнхөө орлогыг нотгосон байх ёстой. Тиймэрхүү бичиг баримтуудыг бол бүртгүүлж чамаа батлан даана. Эсвэл бол миний сонссноор Монголд одоо тийм компани ч гэдэм үү эсвэл хувийн хвшлийн хүмүүстэй аав ээжтэй хүмүүс бол тийм компанихаас нь бас ингээд батлан даалт ч гэдэг юм уу тиймэрхүү юм бас боломжтой тэмлээ. Гэхдээ энэ бол би ингээд дамаар сонссон зүгээр яриа. Би бол хувьдаа 11,000 евро нийтэр цоочтой дансыг л бол бүрдүүлжсэн. Бусдын нь болохоор яаж явдаг юм битгүй нугасаа яг хүнээр батлан даалах бол угаасаа дандаа байдаг. Хамаатан садантай эсвэл бол аав ээж найз нөхөд гэсэн зүйл хүмүүсээр дамжуулаад батлан даалуулт гаргадаг. Тэгээд тэр
байгууллагын батлан даалтыг бол би сайн яг хэлж мэдэхгүй байна. Зүгээр хүмүүс тийж гаргаж болдог гэж хэлээ. Тэгээ та бүхэн бас судлаад үзээрэй. Ер нь бол ингээл виза гаргаад тэгээд визэндээ ороод амьдралын баталгааг чинь ер нь бол ингээ харуулад баримтжуулаад өгчих юм л байгаа бол ер нь виз чинь угаасаа ингээ гарчдаг. Би зүгээр сүүлд нь зүгээр хідэн өөрийнхөө тип болгож хэлгээд тийм ээ. За энэ болохоор би зүгээр хичээлд хэрэг болдог зүйлс гэх юм уу. За энд болохоор яг студент коллеж нэг их анзаардахгүй. Гэхдээ их сургууль ороод ирэнгүүт хүүхдүүд ер нь бол хөвчлэн iPad барьдаг. Би ч гэсэн өөрөө одоо iPad барьдаг. Тэгээ би бол ирж байхдаа бол лаптоптай ирж исэн. Тэгээ лаптоп бол төдийлөн бүр амар хэрэг болдоггүй. Тэгээд iPad нь бол хамаагүй амар байдаг. Тэгээд багш нар нугасаа лекцнүүдээ ингээд сайтн дээр ингээд тавьчихдаг байхгүй юу. Тэгээд шууд ингээл гүйлгээл одоо ямар ч тийм бичиг цаас мас юу ч ингээд таад тарааж үдгүү тэрийгаж буцааж авдаггүй. Тэг хэрвээ юм хийм авахаар бол зүгээр л онлайнаар авна гэдэг. Тэгээд амар онлайнчсан байдаг болохоор илүү ер нь бол таблет байвал хэрэгтэй болох байх. Тэг хүмүүс нь ч гэсэн амар их таблет хэрэглэдэг. Ямар үйлрлээс ирж байгаагаа бас ингээд сайн бодож авах хэрэгтэй. Тэгээд хэрвээ өвөл ирж байгаа хүүхдүүд маань байвал жиндэх аюултай шүү гэдгийг бол амар сануулж хэлээд охин хүүхдүүд бол доороосоо дарах аюултай. Тийм болохоор дотоором сайн авчрах хэрэгтэй. Тэгээд доороос дарахгүй тийм углааш гэртээ өмсгөөр тийм ээ. Тэгээд ер нь бол тиймэрхүү зүйлсийг авчрах хэрэгтэй. 100 ирж байгаа хүүхдүүд байвал warning бол маш бөхчм халуун мэд шүү. Тийм болохоор нэмгэн хатан л хуцнууд авчрахгүй бол ер нь бол халуун. Миний сүлд нэгэж хэлэхэд хэдүүлэн чеклж байх хэрэгтэй хэдийдэн зүйлс бол байгаа. Хамгийн ихэнд байрны гэрээ дандаа чеклж байгаа хэрэгтэй. Хизээнээс хизээ хүртэл хизээ очвол би орж болохоор байна тийм ээ. Тэгээд их сурвалж студент коллегийн эхлэх хугацаа. За тэгээд энэ маань болохоор дотроо RSD баха гэсэн зүйлтэй байдаг. Их сургууль студент коллегууд маань бүгдээрээ. За тэрэн дээр нь илүү хичлийн яадаг вэ гэхээр шинээр ирж байгаа оюутнуудад мэдлэг олгох зорилгоор тэгээд ер нь бол хооронд нь ингээд те коллективтэй одоо илүү ингээд бие биентэй нийлүүлэх зорилгоор бол RSD баха гэдэг зүйлийг бол дандаа хийдэг. Их сургууль студент коллегууд бол тэр хугацааг нь сайн анхаарч авах хэрэгтэй. Тэгээд тэр үед нь ирэхэд бол угаасаа дээр тэгвэл чи илүү олон найзуудтай болно нэгт хоёрт маш олон хэрэгтэй мэдээлүүд авдаг. Тэгээд тэнд чинь зөвхөн найзуудтай болохгүй л ингэж шовдуулаад тоглуулад байхгүй. За тэгэл эрхийн өмнөх бол ийм байна да. Тэгэл хэдүүлээ хацаага баглаад герман хэлсэн штэ. Тэгээд тийм байна. Тэгээд хэдүүлээ дараагийн бичлэгээрээ германд ирсний дараа юу хийх ёстой вэ гэдгийг нэггүй ярих болно. Тэгээд дараагийнхаа бичлэгийг хэрвээ та бүхэн маань сонирхож байвал хэрэгтэй гэж бодож байвал ороод үзээрэй please. Тийм миний тэр авс бэлэн их сургууль авпири маань бас бичлэгнүүдийг орж үзээрэй. За, тийм байна. Дараагийн бичлэгээр уулзцгаая.